За та бүхэнд ямар нэгэн асуулт байна уу гэж асууж байна. Багш одоо асуулт хариултын хичээлээ эхлэхэд болж байна. Эхлэхэд бэлэн болж байна. He had a death process experience. Okay. No, I don't have that experience. За ингээд саяны хүний асуулт нь ерөөсөө сонсогдсонгүй. За ингээд төгдийн уламжлалд хүн ингээд нөхчих хөдөө ингээд бэлтгэдэг тийм заншил байд юм уу гэсэн асуулт баг шиг байна. It's not practice something you try to experience that. It's not. За альва нэгэн зүйлийг мэдрэхийн тулд дадлага хийж байгаа юм бишээ. Одоо өхлийнхөө үеэр одоо яг ч тийм биш. Ер нь бол одоо санамсаргүй байж байгаад мэдрэх боломжтой тийм тохиолдол байж болох боловч Every day we sleep. өдөр болгон бид ер нь унтдаг шүү дээ. Тэр унтах процесс бол ер нь өхөлтэй их төстэй. Өөхөх одоо нөхчих үйл явцтай бидний шөнө болгоны унталт бол маш ойролцоо юм аа. За жинхэнэ өхөл бол арай илүү хурдан одоо дахиад сэрхгүй а бид бол өглөө болгон сэрдэг. Too fast and not big as real death. За ингээд шөнийн биднүсийн нойр бол хэтэрхий богинохон тэгээд одоо яг жинхэнэ өхөл шиг тийм тод бол явагдахгүй учраас бид одоо тэгж айхтар зүйл мэдрэх арга бол бартыг тэгж мэдрэх арга бол байдгүй. Зарим хүмүүс тэгтээ мэдрэмж төрөх нь байдаг. That's only I heard and also logically possible. За ер нь одоо учир шалтгааны үүднээс бодоод үзэхэд бол тэр боломжгүй асуудал бол биш юм аа. So that's why if you practice that sleep dream Тийм учраас хэрвээ та practices зүудний йог дадуулах юм бол одоо нөхчих цагт маш их тустай байх бололцоотой. Одоо бардыг танихад одоо бард төөрөхгүй байхад, төөрөлдөхгүй байхад бол маш тустай. those things suggested in the text. Тийм учраас одоо их хүчгүүдэд бичигдсэн байдаг юм аа. Нойрны йог, зүудний йог бол маш одоо түүнд тустай гэж. Rinpoche, what are your thoughts about it when someone has a sense of a strong affinity? За ингээд Римбуче танаас нэг асуулт асууя. Ингээд хин нэгэн хүнд ингээд хин нэгэнтэй ингээд маш гүнзгий холбоотой мэт тийм мэдрэмж төрөд байвал Or яам тодорхой нэгэн бурхантай юм уу, бодисатватай юм уу ингээд just this an immediate sense of connection? одоо харангуут дүрийг нь харангуут ингээд хөөх барилдлагатай байсан мэтэр ингээд тийм мэдрэмж төрөх тийм тохиолдол. Би өөр дээрээ ярихад манай энэ хийдэд одоо чити гарба бодисатвагийн дүр бол маш олон байгаа үз энэ дүрс баримл. Тэгэд энийг харах болгонд надад одоо ийм маш ойрын барилдлагатай юм мэт санагддаг юм аа. Энэ ямар учиртай вэ? Та энийг юу гэж тайлбарлах вэ? Sarva's connection with the like Bodhisattva or any holy beings connection is we call very important. За ингээд альва нэгэн бодисатва бурхадтай ийм барилдлагатай байхыг бол маш чухал тооцдог бид. Just met or just offer something little or everything is very important. За ингээд одоо We say even you make bad connection, өчүүхэн төдий барилдлага байх л better than zero connection.
одоо маш чухал ач холбогдолтой юм аа. Хэдийгээр бүр одоо тийм их тааламжгүй барилтлага дайсагнсан ч юм уу тийм тааламжгүй барилтлах ч гэсэн байсан огт барилтлагагүй байхаас хамаагүй дээрээ. Тэгэхээр одоо яг одоогийн байдлаар бол бид ингээд зовлонгийн мөн чанартай оршлонд амьдарч байгаа. Гэвч одоо Бурхад байцаатуа нартай бариллагатай байна гэдэг нь тэдэнтэй одоо учрахын зүгнж байгаа одоо учрахын барилдлага байгаа гэсэн үг юм аа. Тэдэнтэй дахиад учрна гэсэн үг юм аа. За та өөрөө бодисатва болсон хойноо юм уу болохоос өмнө юм уу ер нь бол тэдэнтэй учирнаа л гэсэн одоо барилдлага юм аа. Энэ бол барилдлагатай гэхээр за би харин зөрүүлээд нэг асуулт танаас асууя. Theravada ёсны ламнар одоо эцсийн зорилго нь одоо архад болох юм уу гэгэрх юм уу гэдэг асуултыг би танаас асуумаар байна. За энэ бясалгагч хүн болгоны тус тусдаа юу хүсэж байгаагаас нь шалтгаална. За Theravada ёсонд ч гэсэн зарим хүмүүс одоо самьяксан Будда буюу төгс гэгэрсэн Будда болох тийм одоо зорилго тавьж явдаг. Самьяксан Будда гэдэг маань төгс гэгэрсэн бурхныг хэлж гин үү гэж Римпоче асууж байна. За ингээд яг юугаар нь төгс гэгэрсэн бурхныг ингэж ялгаж юугаараа төгс гэгэрсэн гэж ялгаж байгаа юм бэ? Ялгаа нь хаана байна? За төгс гэгэрсэн бурханд бол одоо хамаг амьтанд ном айлдах тийм эрх байдаг. Гэтэл зарим хүмүүс бол одоо ямар ч багшгүйгээр гэгэрх тийм тавилантай ч хүмүүс байдаг. За зарим хүмүүс бол одоо хэдийгээр судар номыг уншсан ч байсан гэсэн тэ заавал багштай байж гэгэрх ёстой байдаг. За ингээд одоо та төгс гэгэрсэн бурхан буюу одоо гэгэрл ба төгс гэгэрл хоёрын ялгаа нь энэ ном айлдах эрхтэй эрхгүйгээр нь ялгаж ийн гэж бодож гин үү та гэж Римпоче асууж байна. Одоо гол ялгаа нь бол тэр юм гэж би бодож байна. За ингээд яагаад зарим зүйл үнэхээр яг төгс бурхны л одоо таалал байдгийн болоо гэдгийг би заримдаа ойлгодгүй маа. За тэгэхээр одоо самьяксан Будда гэж таны яриад байгаа төгс гэгэрч одоо бүхнийг болгогч бурхныг хэлж байгаа үстэй гэж Римпоче асууж байна. За ингээд тэгэхээр одоо бүхнийг болгогч гэдгээр та юу хэлж байгаа юм бэ гэд нөгөөх нь зөөрүүлж асууж байна л да. Theravada лам. За бүхнийг болгогч гэдэг бол ер нь өнгөрсөн одоо ирээдүйг нэг нь зэрэг харж чадна гэдгээр бид одоо төвдийн буддизмд тэгвэл одоо зүгээр гэгэрсэн архад бол одоо гэгэрсэн бурхад бол одоо өдөрт 3 удаа хамаг амьтныг чеклдэг, шалгадаг, харж үздэг. Одоо тэрнийхээ төлөө тэгж зүтгэл гаргах шаардлага байдаг. Харин төгс гэгэрсэн бурханд бол ямар ч зүтгэлгүйгээр хардаг гэж би боддөг юм аа. За бурхан минийхээр бол бурхан гэдэг одоо бүх ямыг үргэлж харж идэг биш. Аль ч ямыг хүссэн үедээ харж идэг гэж би бодд юм аа. Тэгэхээр одоо бүх зүйл түүний таалалд нэгэн зэрэг харагдах биш. Ер нь бол тэр хүсхийн юм бол юу ч мэдэх болцоотой л гэж би ойлгодог. За ингээд бас бүхнийг болгогч мэргэн гэдгээр
ерөнхий мэргэнийг хэлж гин үү бас тодорхой нэгэн зүйлд мэргэн байхыг хэлж гин үү тэр бас ялгаатай байхаа гэж би боддог. Imagine more. За наадах чинь бол харин нэлийн одоо санаанд багтмаар юм байна гэж. Is unimaginable. You know everything same time. За ингээд бүх юмыг нэгэн зэрэг харна гэхээр тэр бол одоо төсөөлөхийн аргагүй зүйл шүү дээ. Do you call Pratyeka Buddhas, Sharvaka Buddhas different? За ингээд Шарвага Брадига будыг та хэд бас тэгж нэрлэдэг үү гэж асууж байна. Sometimes an arhat we call an anu Buddha. За шарвагнуудыг бид шарваг гэж нэрлэдэг, заримдаа ану будда гэж нэрлэдэг. Another awakened one. Yeah. So we sometimes talk about three kinds of Buddhas: Sammasan Buddha, Pacceka Buddha, and Anu Buddha. За ингээд бид одоо төгс гэгэрсэн бурхан Брадига буд ба ану будда гэж гурван будда ярьдаг юм аа. But Oh, who yes, is yes, not able to teach others. Oh yes, exactly. Yes. За Пратика будда гэдэг нь бол одоо хинт ч ном заах ирэхгүй. Одоо өөрсдөө гэгэрсэн тийм хүмүүс байдаг гэж. Yeah, Pacceka means alone. За Пратика гэдэг нь ер нь ганцаараа гэсэн үг. Орчуулах юм бол тэгэхээр ганцаараа гэгэрэгч гэсэн нэртэй. Одоо бидний Брадига буд гэж нэрлэдэг Пратика будда бол ганцаараа гэгэрсэн хүмүүс байдаг юм байна. So I thought it was supposed to be them asking. За уг нь бол энэ та хүмүүсийн асуултанд хариулах ёстой хүн биш шүү. Та надаас асуулт асуугаад ах юм гэж одоо Тэрвадан лам асууж байна. Уг нь бол та энэ юу шавнарынхаа асуултанд хариулах ёстой. I always Харин тийм ээ би ингээд Тэрвадан ямар нэгэн ламтай учрахаар ингээд юм ярих гэхээр тэднээс дандаа англи хэлгүй хүмүүс байгаад идэм аа. Та хэд ингээд Америк ламнар байгаа учраас надад ингээд ярилцах бололцоо гараад тэгээ би асуулт асуугаад байгаа маа. So the arahat, arahat achieved nirvana, and nirvana is arahat means you become arahat means you achieved nirvana. За арахад болно гэдэг та нирванд хүрч байгаа гэсэн үг үү гэж Ирэмбүчи асууж байна. Make a distinction between За non-learner, тэгэхээр бид одоо эргэн үл буцагч all greed and hatred from the mind. гэдгээр одоо бүх нисванасыг дарсан хүмүүсийг бид нэрлэдэг. But then an arhat is someone who they both removed all greed and hatred, but they've also removed all belief in self-existence. За ингээд одоо бүх бие үгийг онсон хүмүүсийг бид архад гэж нэрлэдэг юм аа. Одоо шунлаа дараад зогсохгүй бие үгийг онсныг нь архад гэж бид нэрлэдэг юм аа. Одоо тийм ялгаатай байдаг. Yeah, necessarily. За тэгэхээр архад гэж нирванд хүрэхийг хэлж байгаа юм байна шүү дээ. Тийм үү? Тэгэхээр бурхан багшийн үед Ананд бол одоо архад болоогүй байсан. За ингээд одоо нэгэнтээ юу урсгалд орогч гэдэг шатанд Ананд хүрсэн байсан гэж би боддог юм аа. Бурхан багшийг нөхцөх үед шүү дээ. За ингээд архтуу цаашаага одоо бурхан болох уу, яах вэ одоо ингээд юу гэж бодож байна гэж энэ Тэрвадан ламаас асууж байна. За Тэрвада одоо ёсны ном судруудад бурхан багш хоёр асуултанд огт хариулаагүй байдаг юм аа. Тэдний нэг нь энэ. За энэ асуултанд тэр хизээч хариулаагүй. Яагаад гэвэл за ингээд за ингээд та энэ асуултыг 100 мянган жил ингээд энэ асуултыг бясалгаад хариултыг нь олохгүй л та гэгэрэхэд тийм их ойрхон биш байна гэсэн үгэ гэж хэлсэн байдгийг. Тэгээ өшөөнийг бурхан багшийн хариулаагүй асуулт нь одоо орших уу, эс орших уу? За тэгэхээр оршин гэдэг нь чудлаа, оршихгүй гэдэг нь чудлаа.
Тэгтээ би энэ талаар ерөөсөө бодож үзээгүй шүү. Би тэр зэгт хүрэхийнхээ алдад би энийг ойлгох байхаа гэж бодоод би энэ талаар ерөөсөө боддоггүй маа. I mean, answer means either made up or real answer. I mean, the answers that I've been told, and I'm curious what За хариулт гэдгээр та одоо хариулт told by Mahayana monks гэдгээр ухаараагүй гэдгийг ухамсарлаагүй хэлээд байна уу гэсэн асуулт. Arhan continues to exist as a high-ranking bodhisattva. За архадууд бол одоо ингээд дээд шатны одоо бодисатва маягаар ингээд стил оршдог To me, гэж feels like би a боддог. strange answer, but that's what I've heard. What you heard, Raman sir? I mean, that's what I've heard. It feels a bit strange to me Say again, please. that an arhat continues to exist Yeah. as a bodhisattva and then eventually becomes a sammasambuddha. За ингээд бодисатва болон архадууд бодисатва болж дахин ингэж төрс одоо оршсоор байгаад эцэстээ бурхан болдгоо гэж би боддог юм аа. За дээр Римбучи ингэж хэлж байна. Одоо миний ойлголтоор одоо бодисатва гэж та юу хэлдэг юм? Юу гэж ойлгодог вэ? За минийхаар бол бодисатва гэдэг хүн ямар ч юмд хүрээгүй, ямар ч шатанд хүрээгүй, ямар ч зүйлийг ухамсарлаагүй тийм л хүн. Тэд юунд ч хүрээгүй. Зүгээр эгэл хүн л гэж боддог. Тэгэхээр одоо Theravada ёсонд арахад бодисатва нар бол нэгэн зэрэгт байх аргагүй. Sometimes I wonder if words are being used in different ways in different traditions. Арахад гэдэг бол одоо шунлыг ялчихсан, хоосон чанарыг онцгсон хүмүүс, бодисатва нар бол тийм биш юм аа. That is in your mind, your priority. That's you care. За тэгэхээр In that path, you become eventually Buddhahood. за ингээд хамаг амьтныг бодисон сэтгэлтэйгээр явж байгаа бодисатва нар бурхан болох болцоотой маа гэж би боддог. Become a Buddha. The arahat, is your fun achievement. За тэгэхээр одоо ингээд Theravada ёсныхны хувьд бол арахад болох чинь л одоо эцсийн зорилго чинь үсттэй гэдгийг л би мэдмээр байгаа. Тэгээ би одоо төвдийн энэ буддизмд ярьдгаар бол үздгээр бол бурхад бодисатва нар арахтуудыг эцэст нь ингэж инчдэж сэрээгээд хей та хэд одоо ингээд одоо энэ бяцлаглынхаа энэ уус хуйгаас гараа одоо ингээд сэрэх цагчин болсон гэд ингэж дуудснаар тэд одоо ингээд дахин бодисатва болж ингэж төгсгөөр хүрдэгэ гэж төвдийн буддизмд үздэг юм а гэж Римбучи хэлж байна. Тийм ээ тийм тэднийг чинь эргэн үл буцагчд гэж Theravada ёсонд нэрлэдэг юм а гэж лам хэллээ. Liberal sentient being is or not, the distinguish is the key distinguish is that is talking about. So you guys not talk about between bodhisattva and the arahat. You don't talk about it. The distinguishing. За бодисатва арахад хоёрын ялгааг л юу гэж үздэг вэ хэлээд өгөөч. Yes, but So most of the understanding in the Theravada doctrine comes from later centuries in Yeah. terms of the distinction between the Arhat and Bodhisattva. Most of it's from later centuries. yes. So the Theravada suttas themselves are very straightforward. They're about how to Yeah. eliminate. За ингээд Theravada ёсны судрууд бол нэлээд сүүл үед гарч ирсэн. Тэгээд ер нь бол маш тийм шулуухан заасан сургаалууд байдаг юм аа. Яг одоо шунлыг ялах, нисванасаа дарах. За одоо судруудаас миний олж мэдсэн зүйл бол за ингээд одоо өөрийн би үгүйд итгээгүй хүн л дахин төрөл аваад байна гэж одоо тийм хүн л дахин төрөл аваад байх юм байна гэж миний ойлгож авсан зүйл бол тэр. Тэгэхээр одоо ингээд хоосон чанарыг онцгсон хүмүүс яагаад дахиад энэ ертөнцид дахин төрөөд байх бололцоотой. Яагаад гэвэл тэд энэ бүхнийг төөрөгдөл гэж мэдж байгаа мөртлөө яагаад энэ дахиад төрөөд байх хэвтэй гэж би ойлгодоггүй. Buddha's region,
Kashyapa. People still believe Kashyapa and some Bodhisattva very meditated, like on the mountain. People believe this is the same, Theravada? And I've heard people say that, but there's nothing in the suttas about it. За ингээд Касьяпа стил ингээд ууланд суугаад бяцлагч идгээ гэсэн яриа ер нь сонсч ирсэн үү гэж асууж байна. Би бол хизээч тийм яриа сонсож байгаа. Сударт ч альва нэгэн тэр талаар бичигдсэн юм байхгүй. За ингээд Маудгалиана, Каундиня тэднээс бол бүгдээрээ бүр маш дээр үед одоо нас нөхцсөн хүмүүс шүү дээ. Тэд бол дахиад оршдоггүй гэж би бодож байна. The other thing I was really confusing one is За миний одоо гайхаад идэг бас нэг зүйл бол for jhanas. дөрвөн жаанагийн тухай. За одоо бяцлаглаар одоо сэтгэл тогтворлын тогтоох бяцлаглаар одоо дөрвөн жаанад Yes. But what I confusing is хүрэх тухай одоо Theravada ёсонд ярьдаг. is something huge attainment. Your body is a human being, but your mind is achieving this. За ингээд минийхээр энэ жаана бол одоо биеийн таны эгэл хүн шиг байгаа мөртлөө сэтгэлийн хувьд одоо маш гүнзгий нарийн төвшөнд орчихсон гэж би боддог. No, we have nobody say nobody. Oh, this person achieving the jhana. We don't have anybody. It's something incredible, huge attainment. Одоо We don't. тэгэхээр жаанаг одоо хүрэхэд энэ хүн жаанад хүрсэн штэ гэсэн тийм яриа бол бидний дунд байдаггүй. Тэгэхээр энэ маш хуршгүй өндөр төвшин мэт санагддаг юм. It must be have some. Та тэр It's not only this. Some of my students they say, oh, we experience it. It's very profound. Blah blah. That's why I confuse it. So is the jhana is something you can teach normal people. за жаана гэдэг нь одоо хүмүүст зааж болохоор тийм зүйл үү гэж би асуумаар байна. Is in the suttas is relatively straightforward. But over the centuries, there's been a lot of different opinions about what jhanas are. За ингээд So some teachers 90 галвын talk туршид about jhana in a way which is difficult, Yeah. but still something that you can do. Yeah. за ингээд жаана гэдэг бол Requires spending a lot of time in meditation. хэцүү боловч хурч болохоор зүйл. Quiet and simple life. За ингээд маш олон цагийг одоо та бяцлахад зарцуулах ёстой. They just have to really, like an Olympic athlete, you have to really focus on it. За ингээд одоо яг олимпийн тамирчин шиг энэ эглийн амьдралд бид одоо бүх юмаа зарцуулж ингэж маш удаанаар бяцлахын сууж тэрэнд хүрэх гэдэг бидэнд бол сорилттой асуудал юм. And other teachers talk about jhana as being something which is extremely difficult. За ингээд зарим багш нар бол жаанад одоо хүрэхэд бол асар хэцүү зүйлээ гэж Because the thing is ярьдаг. За тэгэхээр одоо тэр хэцүү гэдэг нь л ортой байх гэж би бодож байна. Одоо тэр хүн тэдгээр жаанад хүрсэн штэ гэсэн яриаг бол би хизээш сонсож байгаагүй. За төвдийн одоо буддийн дээд сургаалуудад буян нүгэл за нөгөөх нь бол одоо хөдөл одоо хувирч болох карма гэж байдаг. За ингээд одоо тодорхой нэгэн одоо буйныхаа үрээр тодорхой нэг үйлийнхаа үрээр одоо дүрсгүй тэнгэрт төрчих юм бол тэнд одоо ингээд 90 галвар бяцлахын төвлөрөх юм байдалд ингээд одоо буйнаа дуустал байдгаа. Theravada ёсон тийм юм би юу? So someone who enters jhana concentration in this life, if they have a very strong Buddhist path and a very strong focus on wanting to attain За awakening, энэ наснда and the focus to continue practicing in this way, маш then өндөр they'll still be reborn as a human or maybe as one of the lower devas. Yeah. But they won't go into the high form realms because it's really hard to practice Buddhism in the high. за ингээд энэ насандаа өндөр төвшөнд хүрсэн. За тэгээд одоо буддийн үнэхэрийн зарчмыг баримталж явдаг.
тийм бясалгагч хүн одоо ингээ альва нэгэн сонголт хийж хаана төрөх сонголт хийх одоо доогуур тэнгэрийн орон юм уу хүн болж төрөх тийм сонголт гарлаа гэхэд одоо тийм дүрсгүй тэнгэрийн оронд төрөхийг хинч хүсдэггүй гэж би сонссон. Яагаад гэвэл тэнд буддизмыг дадуулах ямар ч болцоогүй болдог учраас. Seems like they only born that way. There's no other karma cannot project there. Interesting. Yeah. Again, I've never really thought. Тэгэхээр одоо ер нь бол яг тэнд төрийг Incredible, so sophisticated details. Monks study many years. They study and debate this and the headache something. за ингээд төвдийн лам нар бол одоо ингээд маш олон жил суралцаж маш их мэтгэлцэж одоо зарим номтой лам нарын хувьд бол гайгүй номгүй лам нарын хувьд бол бараг толгойн өвчин болсон асуудал шүү дээ энэ. Find in this life. So I actually don't want to be reborn in the high heavens. I would actually much rather just be a human. Because we have the idea that the Миний хувьд бол би одоо нэгтэй деважин төрөх хүсэлтэй биш ээ. Tibetan also say this Би бол одоо дахиад хүн болж ядахад дахиад хүн болж төрөх юмсан л гэж боддог. is incredible, powerful. So that's why За төвдийнхний хувьд бол одоо хүний сэтгэл бол маш хүчирхэг юм. Тэгэхээр энэ сэтгэлийг эрхэндээ оруулж чадах юм бол одоо маш the karmic born is одоо сэтгэлээ чиглүүлж ингэж одоо дээд тийм төрөлд төрөхөд одоо чиглүүлж болно гэж үздэг юм аа. Theravada tradition, we don't try to get reborn in heaven. yes, same. За ингээд Theravada ёсонд бол бид деважин төрөх гэж зорддоггүй. Buddhism better. But coming back Тэрний оронд хүн болоод төрчих юм бол буддизмыг одоо илүү дадлаг авлага болгоход амар юм. a little bit more in the camp of thinking that jhana is not incredibly hard. Yeah. Still hard. Yes. But But I want to because tell you something. Tibetans sometimes make everything hard. За ингээд ер нь төвдүүд бол ер нь альва юмыг өстө үргэлж одоо аюу хэцүү болгож хувиргаж идэх хүмүүс чинь төвдүүд шүү дээ. Tibetans make tantra and also make very hard. Тэгээд төвдүүд энэ тарны ёсыг ч гэсэн одоо бүр аюу тийм хуршгүй хэцүү болгоод хувиргачихсан. Very sophisticated. Are you understand? Одоо ингээд юмыг одоо хэцүү бэрх болгохдоо одоо ээдрээтэй болгохдоо гарамгай хүмүүс шүү дээ төвдүүд бол. but yeah, I think because The in, monkhood also we talking about before, Tibetans. За ингээд лам болох ч гэсэн бас ламын амьдрал бас тийм. Use your failure. За ингээд лам болоод тэр чихтэй насан туршдаа лам. Тэхгүй л юм бол чи бол одоо ингээд It's really bad. баларсан нөхөр болно л гэсэн үг. And many fake and many things come up. People come За ингээд одоо тийм учраас хүн болгон одоо энэ ламын сахилыг ингээд насан туршдаа сахиад явахд хэцүү учраас ийм хуурамч дүр үзүүлсэн лам нар бас гарч ирэх нь байдаг аа. Би их шүүмжилдэг юм аа. you can okay now I can do no I can't do anymore and then one day now I want to try again that's За тэгэхээр зүүн өмнөд Азийн орнуудад бол одоо ингээд Theravada одоо ёсонд бол одоо заримдаа лам байж болдог, заримдаа болж болдог. Энэ их сонин санагддаг. monk life really isn't working for them. And Тийм ээ. Тийм шүү. Ер нь бол Theravada ёсонд хэрвээ ламын амьдрал надад тохирохгүй байна гэж бодох юм бол одоо дээлээ тайлж болдгоо, хэмжээ тайлж болдог. couldn't do monk then everybody thinks it's terrible you are fair that's why they pretend on the other hand, there's some people who I think they actually could be a really good monk if they kept going, but they quit too soon. Like they get some difficulty and then they quit. Тэгээ зарим хүмүүс ер нь хэрвээ тууштай үлдсэн бол маш сайн лам болох тийм хүмүүс альва нэгэн бэрхшээлээс шантраад болчих нь байдаг юм аа. very old they have really experienced very long time whoever really wants from the heart they are very good ones because they are long term experience but the not majority not everybody За ингээд одоо бүх насаараа үнэхээр номыг анхааран авлага болгож ингэж бүр тууштай явж байгаа тийм хүмүүс бол байдаг. but Тэгтээ бүгд бол биш. there you can't go back and just stuck there
then you just have to continue pretend kind of, like. Then that one is not so helpful because you are achieving nothing, like. Тэгэхээр одоо тэдгээр одоо дүүр хэсгээд явж байгаа хүмүүсийн хувьд бол одоо хамгийн харамсалтай нь At the same time, юунд ч хүрэхгүй байхгүй тэгэж түүгээр юу ч хүрэхгүй. can do many things. You just stuck there. Хэрвээ одоо хар хувраг биш хар хүн байсан бол ядаж ажил хийгээд зөндөө их юм бүтээж болохсон ч нэгэн гэтэл чин хар болж болохгүй ингээд лам болоо гацчихж байгаа. Тэгэл сайн ч лам болж чадаагүй тийм хүмүүсийн хувьд бол хамгийн харамсалтай ингээд гаццсан л. Тэгэхээр би төвдүүдэд зориулж энэ талаар ингээд ном бичмээр санагддаг юм аа. This one, if it's the sutra mentioned there, Тэгэхээр одоо энэ талаар тийм ингээд одоо орхимж тайлж болдог энэ талаар таны судар ном олдох юм бол надад хэлээрээ би тэрийг англи дээр хөрвүүлж англиас нь төвд дээр хөрвүүлж аваад би төвдүүдэд зориулж бичмээр байна. others. And what Buddha said this, Юуси бурхан багш ингээд заасан байх шүү дээ. Та нар дэмий дүр үсгэж явахын хооронд орхимж тайлаа хар болооч гэж ингэж you have to be far conditions. одоо бурхан багшийн сургаалд бол энэ сахил хүртэхийн тулд 5 нөхцөл бүрдсэн байх хэвээр. Нэгдүг нь Have to be monk forever. за би бол одоо ингээд өхтлээ манк байх одоо лам байх болно. In your mind, I keep all the vows, За би хоёрдугаарт нь би бүх сахил санваараа бүрэн сахинаа. and then time. Гуравдугаарт нь If the starvation time I don't keep, but normal way I can keep. If the life is normal, then I can keep. You can't do that. You have to think, whatever happened, I have to юу ч болж исэн би even I die, then I have to only way I can steal, but you can't steal. одоо юу ч болж исэн би сахилаа зөрчихгүй гэд Other one is, I keep in. аминд тулсан ч зөрчихгүй гэсэн тийм сахил байдаг. You can't do this. All of them very strict. За ингээд энэ бүхэн бол одоо ингээд маш хатуу. Энэ бүхнийг яг ингэж сахинаа гэхгүй юм бол одоо сахил хүртээдэггүй. Because one of the problems that you sometimes see in Theravada countries is people, they just become monks, but they're not really enthusiastic about it. Yes. So they get into it for the wrong reasons. Yeah. So you also sometimes wind up with people getting ordained quickly, but Yeah. it's not But really what they what want I'm to do. За ингээд Тэрвадаан ёсонд ч гэсэн ингээд маш одоо хөнгөмсөг яг нэг зоригтой биш ингээд лам болцсон хүмүүс зөндөө байдаг юм уу? The Vinaya, they have these things. I understand, but not every Tibetan monk understand this. Тэгэхээр Тэрвадаан ёсонд энэ байж байгаа ийм зүйл байж байгаа, ийм явдал байж байгаа гэдгийг би мэдчихээн. This one. Тэгэхдээ төвдийн одоо буддийн ёсонд энийг ойлгодог байхгүй. Тэгэхээр би энийг одоо ингэж төвдүүдэд ойлгуулмаар байх юм. But if it's serious, it's like that far, these conditions. Yeah, so those 5 conditions, they're not in the Theravada canon. Like in the За таны ярьж байгаа энэ 5 нөхцөл сахил хүртдэг 5 нөхцөл одоо Тэрвадаан ёсны сударт бол байхгүй. it actually gives rules for how to disrobe Yeah. and how to like Тэнд бол харин тэгтээ яаж орхимж тайлах уу, яаж лам болох уу гэсэн тийм зарчмууд бол байдаг. ordain if someone wants But to. also, Яаж сахил хүртэх үү гэдэр гэсэн тийм зүйлүүд бол байгаа. like this. Actually said, if you can't keep anymore, and then you give the vow, and then you go back, then you can attain again in the future, but you have to be the lower position. За ингээд одоо It's not somebody keep going. хэрвээ нэг хүн лам болоод ингээд нэлээд зэрэг дэвшиж явж байгаад You always start орхимжоо тайлах юм бол дахиад лам болж болно. Лам болохдоо хамгийн доод зэрэглээс эхэлнэ гэсэн. if you get ordained again, you start over at 0. Яа, нойлоос эхэлнэ гэж одоо тийм ээ тэр хууль бол байдаг. The culture, because Tibetans, even the Vinaya said this, but the culture did not accept it. За ингээд одоо Вина ёсонд ингээд хэлчихсэн байлаа ч гэсэн төвдийн одоо Otherwise you're failing. соёлд төвдийн ёс заншилт бол энэ нийцэхгүй байгаамаа тэднээс хүлээж авахгүй байгаа. The monk fell, and then when they're old, they want to become monk again, but people kind of
За ингээд одоо залуудаа лам байж байгаад ингээд шантраад болоод гэр бүлтэй болоод ингэж явж байгаа хөгшрөөд ирэхээр дахиад лам болох юм бол хүмүүс ингээд ардуур нь ингээд яриад хилцээд ингээд одоо ерөөс амар заяаг нь үзүүлдэггүй. Төвдөд бол ерөөс энийг хүлээж авахд маш хэцүү. Yeah. Yeah, actually in Sri Lanka there are some monasteries which are specifically for old people. Тийм ээ, энэ Шри-Ланкад бас яг зөвхөн хөгшин хүмүүс зориулсан хийдч байдаг гэж би сонссон. They're specifically for that. Зарим Something that's very valued in families, so that the son will go become a monk and then disrobe when he's finished or finds a girlfriend or something like that. Like if That's they get a in divorce. Thailand. In Thailand that's common. I don't know about Sri Lanka. за энэ Таиландд бол одоо ингээд гэрлэхийнхаа өмнө хэсэг зур лам байж үздэг тийм явдал бол байдаг. I thought that actually disrobing in Sri Lanka wasn't seen too well, right? За Шри-Ланкад бол одоо энэ орхимж тайлах тийм их сайхан тооцогддог байхаа тийм үү гэсэн асуулт байна. Үгүй одоо ч гэсэн Шри-Ланкад одоо ингээд маш их одоо лам дээлээ тайлах хүн бол одоо зөндөө гарч байгаа. Зарим нь бол эрүүл мэндийн шалтгаанаар, зарим нь бол тэр хар тамхи хөнхний шалтгаанаар ч гэсэн лам болж байгаа хүмүүс ч бас байдаг. За ингээд одоо Шри-Ланкад ч гэсэн тийм юм байдгаа. Ингээд залуу хүмүүс лам болоо дараа нь орхимж тайлаад найз охин мөхөнтэй болж явж байгаад ингээд дахиад эргэж буцах тийм зүйл бол байгаа. Зарим нь бол одоо гэр бүлтэй байж байгаад лам болоод маш сайн одоо сахилаа сахиж явж байгаа тийм хүмүүс ч байдаг. Тэгэхээр гэр бүлтэй байж байгаад ингээд энэ амьдрал надад таалагдахгүй байна. Би лам болмоор байна гэж болж байгаа хүмүүс бол байдаг. За бас тэгээд энэ хар тамхи 8 дэх хүмүүс ч гэсэн одоо лам болж байгаа зөндөө тийм жишээ байгаа. За ингээд арх хар тамхи мансууруулах бодис тэдгээр юмнасаа гарахын тулд ингээд сүм хийдэд ирж лам болж байгаа ч хүмүүс байна. There's actually a monastery in Thailand which is specifically За Таиландд тэгвэл яг энэ мансуурагчдыг одоо эмчилгэхэд зориулсан хийд ч гэсэн байдаг юм шүү дээ. alcohol or drug problems Яг зориулалтын. and become ordained and За ингээд хар тамхины хамааралтай, мансууралтай, архины хамааралтай хүмүүс тэнд очиод ингээд сахил өртдөг тийм. so it's almost 4 o'clock. За ингээд одоо хар тамхины хамааралтай тийм Шри-Ланкад байдаг тэр хийд бол одоо ингээд сараалчин тооронд хүртэл суух нь байдаг юм аа. So what we have is the wish for everyone to be happy. Yes. So metta karuna. За ингээд Тэрвада ёсонд хамаг амьтныг бодох сэтгэл байдгүй гэсэн асуулт байна. All sentient beings. Not just human beings, right? За ингээд бид бодлого яах вэ? Ингээд хамаг амьтан аз жаргалтай байгаасаа гэж боддог. Wish may all beings attain awakening. Тэгээ хамаг амьтан одоо сэрээсээ гээрээсээ гэж бид бас хүсдэг. In general, people's assumption is like the Mahayanas and Tibetan Buddhism. Their assumption is like Theravada have no compassion, like no
За Тарвада ёсных одоо энэрэнгүй сэтгэллийг одоо голчилж үздэг вэ? Их хөлөгнийх л одоо энэрл нэгүсэл ярьдаг аа гэж хүмүүс бодох нь байдаг. Тэр бол тийм биш юм. Тэрийг бол тэгж хэлж болохгүй гэж би боддог. Pratyeka, Sharvaka арахад тэдгээр хүмүүст хайр, энэрл, нэгүсэл бүгд цөм бүрэн байгаа шүү дээ. Just little love also in there. The little love and kindness, a little. They have great love. Тэдний үед бол бүр авгаа их энэрхүү байгаа. They don't do just the bodhicitta. I'm responsible everybody's liberation. Зөвхөн тэд одоо хамаг амьтныг гэгэрүүлэх үйлсийг би өөртөө хүлээж авъя гэсэн тэр бод сэтгэл тэдэнд байдаггүй гэж үзэж болох уу? Great love, not just little. Тэрнээс биш авгаа хайр энэрл бол байгаа гэж Buddha says that үзэж болох уу гэсэн асуулт байна. appears in the world for the benefit and welfare of countless beings. Yeah. So Байлгүй яах вэ? Тэгээд arhants are full of compassion. хэмжээшгүй хамаг амьтныг одоо So yeah, definitely. аз жаргалтай байгаасаа гэсэн сэтгэл байдаг. Ер нь бид одоо шунал нисванасаа дарахж байгаа учраас To let go of self-centeredness. одоо би үгүйг онохж байгаа учраас одоо би химээх сэтгэл эгого дарах хамгийн гол бясалгал одоо энэрл нэгүсэл үсттэй. Yeah, you can't become an arhat if you're self-centered. Yes, logically cannot be success. За тэгэхээр одоо ингээд учир шалтгааны үүднээс бодоод үзсэн ч ихсэн өөрийгөө хараамаа хичээсэн хүн бол яаж ч арахад болохгүй нь ойлгомжтой. Pushing away the enlightenment, even when it's coming until За энд нэг ийм асуулт байна. Ингээд авгаа бодсадванаар ингээд гэгэрэх боломж байсан ч гэсэн түүнийг ингээд цааш нь түлхэхэд үгүй би хамаг амьтныг гэгэрүүлж ижил гэгэрнэ гэд байдаг. Тийм байдаг гэж сонссон үнэн үү? You number one care about liberated sentient beings, but it doesn't mean За тийм юм байхгүй. sentient beings and after you have to become enlightened. But you can become enlightened first, but your reason become enlightened. Number one reason is За ингээд та төрүүлээд гэгэрчиж болно. Тэгэхдээ таны гэгэрч хагаад гол шалтгаан чинь амьтныг гэгэрүүлэхийн төлөө юм аа. liberated sentient beings, and then I want to become after enlightened. All sentient beings. За тэгэхээр одоо зарим бурхад бодсадва нарын андгай тангараг байдаг. Гурван замаар, гурван хандлагаар гэгэрэх гэж байдаг. За нэг нь бол одоо хаан баягаар би гэгэрчэд хамаг арт түмнээ гэгэрүүлнэ гэж байгаа тийм хааны хандлагаар. Sentient beings, we want to become enlightened. За нөгөөх нь бол одоо хонгоцны ахмадын шугамар би хамаг амьтантай хамтдаа явж гэгэрэлт хүрнэ гэсэн байдаг. Бол гурав дахь нь хончин хүний хандлагаар би хамаг амьтныг эхлээд гэгэрүүлж хагаад араас нь өөрөө явна гэсэн. Called kin like sentient kin like. За тэгэхээр ийм гурван төрлийн хандлага. Гэхдээ энэ бүхэн бол зүгээр л хандлага юм шүү. I want to because my purpose enlightenment for liberated sentient beings. That's like Тэгээ бурхан багш бол одоо энэ хаан хүний ёсоор явж гэгэрсэн юм. Одоо майдар манзуши жанрасыг бурхны андгай бол одоо хамаг амьтныг гэгэрүүлж иж эцэст нь би бурхны утагт орно гэсэн. after I. That's like herder. За ингээд хончин гэдэг нь бол хончин хүн хоньныхоо араас явдаг юм байна л да. Тэгэхээр тийм хончны зам хандлагаар ингэж гэгэрэх нь. Ер нь бол аль нь байх нь онцгийн чухал биш юм. Энэ бүхэн бол зүгээр хүний сэтгэлийн л нэг хандлага. За миний хувьд бол би баргалж тэр онгоцны ахмад л байх юм шиг байна да гэж энэ Тарвадан лам хэлж байна. Our venerable guest. За ингээ бидний одоо хичээлийн цаг дуусах гэж байна. Та бүхэнд баярлалаа. Би одоо танд мөрөх гээд байхад та бас над мөрөх гэж байгаа мó гэж. Now we can pay respects to the Buddha. За одоо бид бурхандаа мөргөе.